За ер нь бол энэ мөнгө хуримтлалын одоо тооцоо судалгаа бол бараг байхгүй байгаа гэж ойлголоо. Тэрийг хариулсангүй. Ер нь одоо Авбакер сайдаа хоёулаа баян үлгий явъя хамт. Тэгээд багш нартай уулзаад дэвтгүүрийн насыг хоёулаа яри цуг. Тэгвэл та нар ойлгох юм шиг байна. Монголын багш нар ингээд айл одоо бүр 7-8 дугаар их хурлын шийдвэр дээрээ энийг бүр хамгийн өндөр одоо санал авсан юугаар онцлсон байхгүй юу? Гэтэл өнөөдөр яг энэ ингээд тухайн үеийн сайднаар ингээд бүгдээрээ орж ирэл за окей гэжсэн өнөөдөр байхгүй. Ингээл байж байна. Манад ерөөсөө ингээд хэрэгждэг юм гэж байдаггүй. Хөрсөн дээрээ буудаг юм байхгүй. Дандаа агаар юм яриад нэг юм ингээд худлаа яриад тэгэл тэр нь мартагдана. Дахиад өөр шин юм ярина. Ийм байдлаар ингэж аргацааж ард иргэдийнхээ нурууг авж гинэ. Тэгэхээр би бол баян үлгийн багш нар дээр очиход дэвтгүүрийн насыг бол бууруулъя гэж л бүгд дуурна. За Авбакер сайд хариулъя. Тэгээ хөтөлбөрийн зах зээл дээр багшийн нөөцийн дутагдал маш их байна. Мөхтэй гүшүүн та маш сайн мэдж байгаа юм. Тэгээд ч ер нь одоо эмэгтэй хүнийг багш хийснийхин төлөө 50 настайдаа тэтгэвртэй гараа гэдэг нь бас зөв бодлого. Хүн цаашаа хөдөлмөрнөр байгаа шүү дээ. Одоо яг их хурал дээр багш нарын их хурал дээр чухам ямар байдлаар ингэсэн манайх одоо суур судалгаануудаа хийгээд энэ хүн амын өсөлт, ажлын байрны шилжилт хөдөлгөөн аль салбаруудад хүн хэрэгтэй байна. За ер нь эмэгтэйчүүд маань нэр тэтгэврт гараад гэртээ суучий гэж байна уу? За эрчүүд маань одоо хөдөлмөрлөх юм. Маш олон талын судалгаа хийсний үндсэн дээр бид нар аажмаар гэж байгаа мөхтэй гүшүүн. Огцон бидрээс ингээл дарааж шууд одоо эмэгтэй хүнийг 60 гээл ингэх гэж байгаа зүйл биш шүү дээ. Одоо энэ амьдралын чанар сайжирсантай холбоотой хүн амын насжилт өндөрсөж байгаа нь маш сайн зүйл. Маш сайн зүйл. Энэ маань юу хэлж яах вэ гэхээр хэдий 50-60 хүрсэн ч биш хөдөлмөрийн чадвартайгаа байгаад байгаа. Жишээлбэл. Тийм учраас эдгээр тооцоо судалгаан дээр бид нар үндэслээд аажмаар багш нарын одоо зөвхөн багш нарын биш хөдөлмөр эхэлж байгаа эмэгтэй эрэгтэй хүмүүсийн насыг